Тэнгисийн эргийн хамгийн нь хэн бэ? Жишээлбэл Тэнгисийн эргийн хамгийн хоолн ч байж болно. Тэнгисийн эргийн хамгийн халуухан, хамгийн ухаалаг, ер нь л болзоон даваад явчихмаар хүсвэл өрөөж болцчих юм уу? Залуу таны хувьд хэн байсан бэ? Энэ асуултанд хариулахаар бага зэргийн судалгаа авсан байгаа ба та нартай Тэнгисийн эргийн хамгийн топ 10 залууг танилцуулъя. 10 дугаар байранд 1-р удирлын оролцогч Анар оржээ. 1-р удирлын алдарт хайрын гурвлын эзэн манай үзэгчид маш сайн мэдж байгаа хаа. Тэрээр Тэнгисийн эрэг дээр 24 долоод оролцож байхдаа 21 настай байсан бөгөөд CDC-ийн олон улсын харилцаагаар суралцдаг байх нэ. Чөлөө цагаараа бодибилдингээр мэрэгжлийн түвшинд хичээлдэг шоуны хамгийн ихний хэсэгт өөрийгөө нассаараа ганц бие яваа гэж хэлжсэн. Тэрнээсээ болоод ч тэрүү эсвэл туршлагагүй байснаас болоод тэрүү мокод хаягдсан болоо та өрх юм. Нэмжлэхэд Анарт ээж шиг халамжтай байхад таалагддаг гэсэн шүү огтоо. Гэхдээ даанч харамслан Анарын маань хайрын тухай одоогоор яаж чухан өрнөж байгаа нь сонирхолтой. За 9-р байранд 1-р удирлын оролцогч Чин Хүсэл маань тодорчээ. Түүнийг нэг хэсэг шоуны хамгийн царайлаг оролцогч гэж ярьж байсан. Тэрээр Шихийн утга их сургуулийг эрхцүүч мэрэгчлэр төгссөн байна. Түүнд шоуны зохион байгуулагчдын зүгээс 3 удаа оролцох санал тавьж байж зөвшөөрүүлсэн гэж хэлээ шүү. Тэрээр Туфа буюу уран бүтээлийн нэгдлийн шилдэг тоглогч кинонд гол дүрийг бас бүтээгээд амжчихсан. Хувийн амьдралын хувьд Васаби самтлагийн дуучин Амин Хүслэнтэй гэр бүл зохиож хүүтэй болж удалгүй өөрөх тусгаарласан. Хоёр хүслэн маань уг нь их л гой хоос байсан да. Госууд маань ч одоо хувийнхаа амьдралыг хөөсөн. 8 дугаар байранд мөн л 1-р удирлын оролцогч Ингүүн Батар маань тодорсон байна. Морь хөргөөлж мотоцикл ундаг тэрээр олон хүүхдийн зүрх сэтгэлийг булаагаад амжижээ. Сүүлд арай ихрээтэй жоохон учир ургуулад байсан да. За яг тэр ч яг шоуны л нэг хэсэг баг. Тэрхүү охтынууд анхлуунж орж байсан уу? Тэрээр одоо 23 наснда эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчилж яваа нэгэн билээ. 7 дугаар байранд мөн л 1-р дугаарын оролцогч волейболын мастер Батсуур маань тодорсон байна. Тэрээр 1998 оны 11-р сарын 5-нд төрсэн ба Өмнө Говь аймгийн Булган суманд төрсэн. 190 см өндөр бөгөөд эрхцүүч мэрэгчлээ 10 настайгаас эхлэн волейболын спортоор хичээлсэн. Мөн удам дамжсан волейболч гэдгээр яринж бид бүхэн мэдэх бах. Түүний товтлохооны өндөр 340 см юм гэж хэлээ шүү. Монгол улсын волейболын шигшээ багийн тамирчин Өмнө Говийн Шахтрас багийн анхлагч тэрээр 2023 оны 1-р сараас эхлэн Азербайжаны улсын лигт Легонер тамирчнаар 4 сарын хугацаанд тоглосон. Батсуур нь 7 номерын өмсгөлөөр тоглодог ба 2018 оноос Эрчимд клуб харьяалагдаж тус багийн хамт 2018-2019 оны залуучуудын улсын аваргаас алтан медаль хүртэж байсан мундаг тамирчин. Сүүлд шоуны оролцогч Эстертэй учир ургуулад байсан гэсэн цуу яриа яваад байсан да. За 6 дугаар байранд одоо л нэгэн 2 дугаар улирлын оролцогчдоос маань Сагсны тамирчин Цэлмэг буюу Цэтгуулаа маань тодорчээ. Хувирамтгай, дурламтгай, токсик Цэлмэг маань оролцож өгтөдөө зориулж шүлэг зохиодгороо алтартай билээ. Түүний шоуны үеэр зохион төвөрсөн шүлгүүдээс дурдвал яалтчгүй чи бол чи юм чамтай эдэн чи юг. Тэрээр өдгөө 26 настай 192 см өндөртэй 82 кг жинтэй ажээ. Сагсч маань Японы Хагуро сургуулийг төгсчээ. Одоогоор Апес багт довтлогчийн байранд тоглодог. 12 жил сагсан бөмбөг тоглож байгаа тэрээр мэрэгжлийн лигт 4 дахь жилдээ тоглож байгаа юм байна шүү. Улаанбаатар хотын Унган хүү Цэлмэг хүн аасны дүр товрон эмнэлэг тэгтэн өмчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгч сайн үлсийн аянд ч идэвхтэй оролцдог. Ингээд 5 дугаар байранд 1-р удирлын оролцогч Улаан Туг Чин Зориг маань тодорчээ. Бүх экстэй хайртай царайлаг бол дурлчих гэдэг Чинзоо маань CDC-г банк санхүү мэрэгчлэр төгсжээ. Хэдийгээр шоуны үед охтын дунд хамгийн нэр хүндгүй юм шиг байсан ч Кико Номоне Мокотой романс үсгээд амжсан сүхэтэй залуу. 4-р байранд мөн л 1-р удирлын оролцогч Төрөө буюу Рөтөө тодорчээ. Төрмөх маань хамгийн анх солонгос рэпер сургуулийнхаа найз Ааштай хамтран Matter of Time нэртэй уран бүтээлээ хийж SoundCloud болон YouTube хуудасанд нийлж байжээ. Тэрээр солонгос, англи, орос хэлээр ярьж чаддаг ба бага ангиасаа сурч эхэлсэн гэж ярьж байжээ. Тэрээр хэдий ихэн тасагдсан ч үзэгчдийн дунд хамгийн хөгжилтэй гэсэн нэртэй болжээ. Та мэдээж түүний боловсралтай хөлгөөнд сонсож л байсан байлгүй дээ. За ингээд эхний 3 байр 3 дугаар байранд 2 дугаар улирлын оролцогч Трей маань тодорчээ. Төгөлдрийн хувьд программист мэрэгчлэлтэй бөгөөд Канада улсад ажиллаж амьдардаг. Тэрээр 14 жил бие дааж ганцаар амьдарч байгаа ба зураг дарах хоббитой, шулуун шударга зантай нэг юм. Мөн тэрээр төрсөн өдрөө тэмдэглэх дургүй харин соглоо аялал хийх дуртай юм байна. Шоуны үеэр хамгийн ихний болцоогоо оролцогч тодтой хүрхрээнд ор хийж байсан. Тэр хоёр маань pop-up арга хэмжээний үеэр үерхэж байгаа гэдгийг ч алтан ясаар зарласан шүү дээ. За тэгээд шоуны үеэр ч хамгийн тодорч Трей маань яалтчгүй ихний 3-т байх хэвээр хүн биз дээ. 2 дугаар байранд 1-р удирлын оролцогч Бэлгүүн тодорчээ. 30 наснуудын төлөөлөл болон оролцсон бэлгүүнийг шоуны оролцогч эгч нар маань андахгүй байхаа. Түүнийг хасагдах үед түүний фэнүүд мэллийн хүчтэй эсэргүүцлээ илэрхийлсэн. Зэвсэгч хүчний 084 дугаар ангийн шүхүрчин, дайчин, ахлах дэслэгч энэ бэлгүүний талаарх мэдээллийг хүргэе. Тэрээр цэрэгжилтийн спортын мастер бөгөөд цэрэгжилтийн гимнастикийн модон дээр малгай тавьж харах төрөлд сүүлийн жилүүдэд тогтмол 1 эсвэл 2 дугаар байрыг эзэлж яваа альбан хаагч юм. Өнгөрсөн 1-р сард зохион байгуулагдсан зэвсэг төвчний авраг шалгаруулалт
тэмцээнд мөн энэ төрөлдөө мөнгөн медаль хүртсэн аж. Тэрээр холбооны бүгд найрамдах Герман улсад цэргийн сургууль дүүргэж мөн Америкийн нэгдсэн улсад суралцсан бөгөөд Герман англи хэлтэй юм байна. Дэвсгэж усны шилдэг офицеруудын нэг шүгүрчин дайчдын нэг байх нэ бэлгүү маань. Бэлгүүнийг инхийн сайхуулагч, бүжийн спортер, хичээлэгч, гардан дулаанчгаад хөдөлмөр зүтгэлээр өөрийгөө бүтээж яваа офицер гэж хамтран зүтгэгчд нь өндрөөр үнэлдэг байна. За ингээд 1-р байранд 2-р удирлын оролцогч Нацаг маань тодорсон байх нэ. Тэрээр Монгол улсын 25 дахь ерөнхий сайдсан Санжийн баярын зээгүүн юм. Тэрээр мөн өвөөгөөр овоглдог ажээ. Одоо Нацаг маань Австралийн Сидней хотод PR болон сэтгэл судлаар суралцдаг. Шоуны үзэгчид маш түүнийг олон төрлийн авьяастай яалтчгүй анзаарсан байхаа. Бусад оролцогчдоос хэдий гүйдэг байна гэдэг хочийг хүртэл аваад амжчихсан. Анх шоунд орж ирээд краша болзоонд авчаад амжчихсан сүнхэтэ залуу. Нацаг маань 2-р удирлын хамгийн хот оролцогч гэж хэлэгдээд буй золоотойч аман сүсгэд амжсан. Олон аль явдалтай 2-р удирлд маань бүх оролцогчид хайрыг сонгосноор төгссөн билээ. Таны хувьд хамгийн эрэгтэй оролцогч хэн байсан бэ? Комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй.